Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өмнөх 7 хоног та бүхэндээ санаж явахад илүүдэхгүй сургамжтай явдлуудын нэгдүгээр хэсгийг хүргэсэн бол өнөөдөр 2 дугаар хэсгийг нь уншиж хүргэнэ. Бензин уугаад явчихсан юм л та. Архангай аймагт сургууль төгсөж очсон залуу багш мотоциклаа асаах гэж оролдож байж. 4 ойч хүрээгүй хүн түүний хийж байгааг сонирхож байхад гэрлүүгөө яваад орчиж л дээ. Багш залуу сайн нэгэн мотоциклаа асааж үзээд гэрийнхээ хатавчин тавьсан шилтээ бензинээ авахаар ортол хүүгийнх нь амьсгалд давхцсан гар хөлөө савчин байв. Царай нь хувхаа цагаан. Хүүгийн хажууд ундааны шошготой шилэнд хийж тавьсан бензинтэй шил бөөрөөрөө унаж сүүлийн туслууд нь амаар насгарч байв. Багш ирж сандарч мэгдэн ураг шоошоо хараалган айл амтнаас сүү сургасан боловч олцсонгүй. Эцэст нь эмнэлэг рүү очсон байна. Ядахтаа саяхан асааж үдсэн мотоциклийнх нь карбюраторт тусал бензинж үлдсэнгүй. Эмнэлгээс машинтай эмч нар тахилдаж ирсэн боловч өөрт хожимдсан байна. Ундаанд дургүй хөөхөд хизээ байлаа да. Эцэг эхчүүд минь хүүхдээс нуух зүйлээ сайтар нууж байхтун. Тэдний идэж уудаг амтад зүйлсийн савнд хортой, аюултай зүйлийг хадгалж хэрхвч болохгүй. Гялгаар ууд 2 хүүхдийн аминд хүрсэн нь. Нэгэн бүсгийн 2 жаахан охмоо гэртээ төгччгээд ажилдаа явдаг ажилтай. Гэтэл эргийг нь дэвтээж, ингэрийг нь оргож байсан инхэрхэн 2 охин нь нэгэн зэрэг амиа алдсан аимшигт мэдээг дуулгасан байна. Энэ мэдээг сонссон бүсгүй гэртээ яаж харснаа ч битсэнгүй. Нэг л мэдхэд охтынхоо хөрсөн цогцыг тэрврээд уйлдсав. Гэрээр нь дүүрэн бараагаа хийж зардаг гялгарууд хөглөрч байгаа нь нүдэнд харагдав. Шүүх хэмэлхийн задлан шинжилгээгээр охтын нас барсан шалтгааныг амьсгалын цочмог дутагдалд орсон гатны нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Ийм бүсгүй хиндэл гомдох үлээдэ. Дэмийл уйлдсуулсан байна. 2 охин нь нүүрэндээ гялгарууд өглөн тогсон бололтой. 2 охины нүүрэнд гялгар ууд байсан бөгөөд хамар амыг нь дараад тун бух нь алдсан байна. Нүрээ нилээд самарсан орон байх бөгөөд гарт нь гялгар уутны хид хідэн тасархай авлаа. Гялгар ууд толгойдоо ууссан тэд өчил төрөгчгөө болж улмаар ухаан нь балартах агш нь уутааж тайлж авч чадалгүй ийхүү мөнх бүсийг үтсэн байна. Тэд хэний санаад оронгүй энгийн нэг зүйлээс болж нэгэн гэр бүлийн хувь заяа буруугаар эргэж. Хүүхэд цаваагүйтэн гялгар ууд тор бас бус зүйлийг толгойдоо өглөж тоглож байвал амь насанд нь хүрч болдоггоо гэсэн гашуун туршлага байгааг санан аль болох сэрэмжлүүлэх нь зүйтэй мэт. Мөлхөж аваа хүүгээсээ хараага буус алга. Өглөө 4 хүлтэй, өдөр 2 хүлтэй, орой 3 хүлтэй хүний хамгийн эмзэг нас нь 4 хүлтэй үе тохиолдно. Юм бүхнийг шохоорхон, юуж таарлцсан аваад залгиж орхино. Халуун хүйтэн хортой хоргойг даанч мэдэхгүй. Нэгэн тохиолдол Бараа аймагт болсон байна. Зуны нэгэн алгар сайхан өдөр хитэн хонио шовтарч хаад орж ирсэн ээж шуудхан л баг хүүхдээ сургалж. Нэрмэлт халсан нөхөр нь дүүгээ харж байх ёстой ах эгч нар нь мэдсэнгүй. Бүгдээрээ л нэг юм сай санацгааж гадуур дотор баахал ирж. Эцэст нь жаал хөөг ойролцоо байх худагнаас олсон байна. Аз болоход хөө хадаас нь тэглэн үлдэж жих ухахээс нь аварсан байна. Энэ мэд жишээ олон. Жорлон дунсан, гал руу орсон, халуун цайн түлэгдсэн, халуун хоол татсан, могооны сүл татсан зэрэг. Тэд өөрсдийгөө ямар ч аюул хөнөөлөөс хамгаалж үл чадна. Тэгэхээр мөлхөж аваа хүүхдээсээ хараага буус алга. Ромбо архитаа зүг уужгсан таагүй явдал. 1970-ад оны сүүлээр энэ явдал болсон байна. 5 жил оюутны ширээний ард сууж тархиа үнэт эрдмээр дүүргэсэн залуус шиндэл, шин костюмоор гойцоож дээд боловсролын илэрхийлэл болсон ром хэмээх тэмдгээ зүүн цэцгийн хуар шиг амьтад Улаанбаатарын гудамжаар хөлхөлждөг байлаа. Гэтэл нэг өдөр таагүй мэдээ сонсогдсон тэр. Дээд сургууль төгсөөд удаагүй байсан нэг залуу эмнэлэгт хаалхаанд орсон байна.
Түүний найз яасан ийснийг нь мэдхээр нөхдөөсөө асуудал цаадуулна. Сумаа авахулж байгаа гэж ирээд л хөхрөлдөж л дээ. Ямар сум гэж асуудал. Цаадах чинь ходоодондоо буудуулсан гэсэн байна. Тоглоом хийлгүй яриад хаач гэсэн боловч цаадуулна. Чи өөрөө эмнэлэг дээр очиод мэдээд аваа хэмээж. Тэгтэл ийм явдал болж л дээ. Тэр үед Ром буугаахыг ёстой л нэг үзүүлдэг байсан цаг. Нөхд нь түүнийг дайлж Ромбыг нь тайлуулан аяхтай архинд хийж уухыг шахаж эхэлж. Нэг уулаа, хоёр уулаа, гурав ууж. Дөрөв дэх дээр нь шилэн аягны ёроолд Ромб нь үлдсэнгүй. Архитан цуг ходоод руу норчхож л дээ. Ингээд л хагалгааны орон дээр гархан тэр. Өнөөдөр ч Ром бугаалтын энэ ос байсаар л байна. Одоо медаль, гавьяат, төрийн шагнал угаах гэх мэтийн нүсэр ажил монголчууд аргацаар л байгаа. Шилэн аяган доторхоо сайтар ажиглахгүй бол иймэрхүү тохиолдлууд гарах нь шүү. Цонхоор шидсэн бижүүний шил. Өндөр байрлахтаа нийслэлийн 13, 14 дугаар хороолол бидний хэсгээр энэ явдлыг нүдээр үзсэн юм. 20 гаруй насны жаал бүсгүй 60 орчим насны ээжигээ өвдөг дээрээ аван уйлдсан. Хүмүүс тойрон бүчиж. Үгүй юу болчихв? Энэ жаал бүсгүй ээжтэйгээ дэлгүүр орчход иртэл дээрээс нь шил нисж ирээд ээжийг нь онцгож. Азтай нь хальт шүргээд л гин. Хаг усарсан хятад пижүүний шил хэвтэн хажууд нь. Хөвшний шан хаваас маш их цус гарсан байна. Цагтаа түргэн дутах уу? Цагдаа нар ийшээ эзнийг нь олохоор орсон. Энэ олон цонхны хаанаас нь олох юм бол доо. Бодолгүйч түргэн ирж ээж охин хоёр имлэг рүү одов. Харин шидлийг нь шидсэн эзэн нь олдсонгүй. Байшингийн ёроолоор бид тун болгоомжгүй алхдаг та. Манай хүүхэд залуучууд ч ус асгах, элдв зүйлээр шитгэн илбэг. Аюултай явдаа шүү. За тэгэхээр гих мэтчлэн санаанд оромгүй хэрнээ айхтар хүний амь насанд хүртэл одоо эрсдэлтэй иймэрхүү зүйлүүд болдог байх нэ. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.